Сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ орой мэндийг хүргэе. Өглөө өдөр орой мэндийг хүргье. За тэгээд амсын ясаараа доктор Котокон өнөөдөр хүүхдийн дархлааг хэрхэн яаж дэмжих вэ? 10 дадлыг хэрхэн яаж суулгах вэ? За мөн дээрээс нь зуны туршид хүүхдүүдийнхаа дархлааг яаж дэмжих вэ гэдэг талаар та бүхэндээ мэдээлэл хүргэхээр орж ирлээ. За тэгэхээр эцэгчүүд маань бүгдөө л одоо зуны туршид хүүхдээ цагийн сайн дэмжснээр те маш олон төрлийн өвчлөлүүдээс сэргийлэх боломжтой гэдгийг одоо ойлгодог болсон байгаа. За тийм учраас хамгийн нэгдэх дадал маань болох тэр өдрийн турш шингэн зүйлийг сайн уулгах юм аа. За хүүхдтэй болж өгвөл аль болох цэцэн цэвэр тийм ээ шүүсэн усыг маш сайн болгож авах хэрэгтэй. За хүүхдийн биеийн жингээс хамаарат хүүхдийн маань уух усны хэмжээ бол харилцан адилгүй байдаг. За ер нь том хүний одоо өдөрт уух ёстой хэмжээ бол тийм ээ 75 кг жинтэй хүн байлаа гэж бодоход 40 мл кг-аар тооцоод одоо уулгаж авах жишээ те. За хүүхдүүд бол 20 мл кг-аар тооцоод тухайн хүүхэд 10 кг байгаа юм бол одоо тийм ээ 2000 ч гэдэм 200 мл усыг хангалттайгаар одоо нэг удаадаа уух нэ гэд ингээд тооцоолох хэрэгтэй. Ер нь бол 8 цагийн туршид хүүхэд маань хангалттай сайн ус авснаар бацийн солилцоо эрчимтэй явагдах бүрэн боломжтой байдаг. Гадаа бас халуун болж ийн тэрэндээ холбоотой бас хүүхдүүд маань шингэн зүйлийг нэхэж их угаах шүү. За хоёр дахь чухал зүйл бол шүдээ тогтмол угаах, хоолойг зайлуулж сургах байдаг. За шүдээг болох дээр ер нь бол 6 сартаагаас хавуулаад анх шүд цухбайсан цагаас хавуулаад 1 нас хүртэл нь бол ээж нь аав нь боломжоор тийм ээ шүдээг усаар зайлж угааж сурах хэрэгтэй. За мөн жижигхэн одоо хүүхдийн зориултын сойз угаадаг зүйлүүд дээр усаар одоо угааж сурах хэрэгтэй. Ямар нэгэн моол зоол хэрэглэх шаардлагагүй. За тэгээ хүүхд маань ерөнхийдөө 1 наснаас дээшээ гараад ирэхээр 1 настай хүүхд маань 8-аас дээш шүдтэй болоод эхэлдэг. За тэгээд шүдийг нь 1-2 настайд бол аль болох одоо тий шингэн усаар өглөөдөө оройдоо гэсэн хоёр сонголтоор угааж өгнө. Аль болох хүүхдээ хэвтүүлж агаад угаадаг байгаа. За та бүхэн интернетээс бас хүүхэд шүдтэй яаж угаах вэ гэдэг байрлалуудыг харах юм бол маш сонирхолтой байрлалууд байдаг байгаа. За 2 наснаас дээшээ гараад ирэхээр хүүхэд маань шүдээ угаасаа тогтмол угаах дадал хөвшлийг цэцэрлэг сурч эхэлдэг. За үүнтэй холбогдуулан ээж аауд нь одоо шүдээ угаах гэсэн юм орой угаана өглөө угаана гэдэг ах үед нь дэмжиж тийм ээ угаалгаж авах хэрэгтэй. За зуны амралтаар төдийлөн одоо цэцэрлэгтээ явахгүй амарж байгаа учраас энэ дадал хвшил маань бас алдагдах хэрэгсэлтэй учраас та бүхэн маань өглөө босоо шүдээн угаалгаад хамын маш сайхан цэвэр усаар зайлуулад тийм ээ ингээд хвшчихээр маш олон төрлийн өвчлөлүүдээс сэргийлэх боломжтой. Жишээлбэл хамны хөндийн эрүүл ахуй за хоол боловсруулах бөөр шээсний замын эмгэг, амьсгалын замын эмгэг гээд маш олон эмгэгүүдээс зэрэгүүлэх боломжтой байдаг. За дараагийн чухал зүйл маань бол тэр дадал 3 байгаа. Өглөөний эрүүл хөнгөн хоолыг хүүхдүүдтэй бэлтгэж өгч дадал хвшил болгох хэрэгтэй. Өглөөний цайг бүртөө гэдэг аль болох хүүхдүүдтэй өглөөний цайг нь уулгах чившүүлэх хэрэгтэй. Нэг аяга сүү 2-3 одоо тий гарын доорх тийм үнсний бүтээгдэхүүний эдл байхад хангалттай. За хүүхэд маань өөрийнхөө яг боломжтой хэмжээгээр идэл зогсчдөг. Тийм учраас бас эцэгчүүд хангалттай сайн идэхгүй байна гэж санаа зовж болохгүй. Яг л хүүхдүүдтэй аль болох олон өнгийн тийм ээ нэг хоолндоо 5-7 өнгийн хоолны өнгө оруулсан тийм өнгөтэй хоолнуудыг идүүлэх юм бол хүүхдийн бас хооллох дуршил маань ч нэмэгддэг. Дээрээс нь хүүхдийн маань бас өсөлт өөрчлөлтөнд эргээр нөлөөлдөг байгаа. За дөрөвдөг дадал хвшил бол цэвэр агаарт өдөрт 20-оос дээш минут гаргах. За хэтэрхий нартай байгаа юм бол одоо нарны малгайг нь өмсгөх, нарны тосыг түрхэгж өгөх тийм эдгээрийг бас анхаарах хэрэгтэй. За мөн дээрээс нь аль болох биед чөлөөтэй хувцсалтыг амьсгалдаг тийм хувцснууд өмсүүлснээр хүүхэд маань цэвэр агаарт гараад яг одоо байгалыг мэдэрч тийм өөрийнхөө өсөж бойжж байгаа энэ цаг мөчүүдийг мэдрэх тийм боломжуудыг олгодог. Тэгэхээр зуны турш та бүхэн маань бас хүүхдээ бас агаар цай гаргаарай гэж зөвлөх байна.
За дараагийн чухал одоо хүүхдийн дархлааг дэмждэг зүйл бол тэврэлт байдаг. За эрдэмтэд судалгаа хийсэн байдаг. Өдөр бүр 20 секунд хүүхдэд тэвэрдэг хүүхдийн тархины эсүүд хэрхэн яаж хөгжиж байгаа талаар судалгаа хийж үзэхэд маш сайн тэвэрдэг одоо хүүхдийн тархины эсүүд маань тийм ээ 15 нас хүртэл маш эрчимтэйгээр өсөж хөгжсөн байсан. Бага тэвэрдэг одоо хүүхдүүдийн тархи болох тэр 7 настай хүүхдийн хөгжилтөөр гацсан байсан гэсэн энэ тохиолдлууд бас байдаг. Тэгэхээр та бүхэн маань бас аль болох хүүхдүүдийгээ өдөртөө бас гоё тэрвэрж байгаарай. За 6 дугаар дадал бол гадаа хамтдаа 10 минут тоглох. Эцэгчүүд маань уцаа үзээд ч юм уу хүүхдүүдээ анзаарахгүй за над тоглоом дээрээ тоглож игээд ингээд орхичдөг. Тэгэлгүйгээр яг хүүхдтэйгээ за энэ хүүхд маань нуугдаж тоглох гээд байгаа юм, хөөцөлдөж тоглох гээд байгаа юм тий. Гулгах гээд байгаа юм уу? Яг яаж тоглох гээд юм? Тэр тоглоомыг нь хамтдаа тоглосноор тэр хүүхдэд илүү их одоо гоё мэдрэмж, дурсамжууд хадгалагдаж үлддэг. Энэ нь улмаар цаашлаад дархлааны эсүүдийг бас дэмжиж өгдөг байгаа. За дараагийн чухал дадал хэвшил бол хамтдаа хөгжилтэй зүйл хийж инээлдэх. За хүний тарих бол инээлдэхэд тийм ээ инээд хүрэхэд нүүрний хэсэг одоо ингээд нэмсэглэл тодорхойд энэ үед одоо хүний тархинд миний одоо эзэн аз жаргалтай байна гэж үзээд нөгөө аз жаргалтай эндорфин, дофамин тэгээ тухайн хүнийг дотроос нь хаппи байлгадаг зүйлүүд ялгарч идэг. Тэгээ эдгээр нь болох тэр дархлааны эсүүдийг үйл ажиллагаанд бас эргээр нөлөөлдөг учраас өстой хөгжилтэй зүйлийг хийж нээлтэх хэрэгтэй. За дараагийн дадал хэвшил бол усанд оруулах. За болж өгвөл хүүхдийг өдөр болгон за биш юм а гэхэд ер нь 7 хоногт 1-2 удаа сайхан бүлэхэн усанд оруулж илэг массаж хийж өгөх хэрэгтэй. За ингэснээр хүүхдийн дархлааны эсүүд цочрож улмаар одоо EPCS гэж хэлдэг. EPCS буюу одоо дархлааны хамгийн анхдагч бариаруулах арьсан дор одоо байршиж байдаг. Энэс маань болох тэр антиген илчлэгч буюу гадны биетийг илчилж өгдөг юм үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр EPCS-үүдийн үйл ажиллагаа идэвхжснээр гадны биетүүдийг эсэргүүцэх чадвар буюу тухайн одоо биетийг олж илрүүлэх устгах юм үйл ажиллагаа идэвхждэг. Усанд орох үед бүх мэдрэлийн эсүүд бүгд одоо бүх сэрлүүд тийм ээ бүх мэдрэмжүүд бас хөгжиж идэг учраас аль болох хүүхдийг бас устай харьцуулж усыг усанд оруулж тийм ээ тухайн хүүхдийг бас усанд тоглуулж ингэснээрээ одоо бас дархлаагийн дэмжих хүн бас үндэс болж өгдөг. За дараагийн чухал зүйл бол хөнгөн илэг массажийг бас хүүхдүүдэд хийж өгөх хэрэгтэй. Аль болох одоо хүүхдүүдэд өөрийнх нь тохирсон тосоор нь тослоод илэг массаж хийж өгснөөр тухайн хүүхдийн биед E витамин буюу Е витамин бас ихээр ялгардаг. Энэ нь болох тэр арьсыг уян зөөлөн, тойлгоор, гүлчгөр тийм байх нөхцөлийг бүрдүүлдэг. За мөн дээрээс нь хайрлагдсан мэдрэмжүүд төрж улмаар хүүхд маань таатай мэдрэмж авснаар дархлааны эсүүдийг бас дэмжих бүрэн боломжтой болж ирдэг. За 10 дахь зүйл бол цаг агаар тохируулж хувцлах. За хэтэрхий одоо халуун байхад хэтэрхий зузаан хувц өмсгөх, хэтэрхий хүйтэн байхад нэмгэн хувц өмсгөх. За энэс болоод амьсгалын замын эмгэг буюу ханиа чонхнаад хүүхдүүд маань өртөх тийм ээ. За эсвэл нөгөө усанд оруулчаад дааруулах. За гадаа бороотой байхад одоо нэмгэн хувцтай явуулж норгох ч гэдэм юм. Эсвэл хит хүлэргөх, хит байцаа шиг ингээд хүүхдийг давхарлах. Эдгээр нь одоо тухайн хүүхдийн бас дархлааны системд сөргөөр нөлөөлдөг. За ер нь бол хүний бие бол 2-3 янзаар одоо өөрийнхөө биеийг хамгаалж идэг. Бид нар халууралт гэдэг зүйлийг мэднэ тийм. За халууралт гэдэг зүйл бол хүүхдийн маань биед одоо байгаа нэм бактерийг устгах зорилгоор бий болж идэг одоо энэ процедур байж идэг. Тэгэхээр бид нэр хүүхдтэй цаг агаарт нь тохируулж хувцлах нь тэгэхээр эдгээр 10 дадлыг зуны туршид хүүхдүүдтэй хэрэгжүүлснээр таны хүүхдийн дархлаа маш гоёор дэмжигдэх болно. За үүнтэй холбоотой одоо вебинар сургалтанд маань орж ирсэн хүмүүстэй тий
21 хоногийн туршид хүүхдийнхаа дархлааг дэмжих 2-3 хаан тийм маш энгийнээр хэрэгжүүлэх дадлуудыг оролцуулсан юм ном бэлгэлж байгаа. Тэгэхээр та бүхэндээ бас хэрвээ та бүхэн бас тэрхүү номыг авахыг хүсэж байгаа юм бол миний энэ бичлэгний доор YouTube сууган дээр минь нэмэх нэг гэдэг комментиг үлдээгээрэй. Тэгээд нэмэх нэг гэж үлдээсэн бүх хүмүүс рүүгээ би одоо илгээх болно. Тэгээд та бүхэн маань над руу эсвэл мэйл өчөж болно. Мэйлээр ч бас илгээж болно. Чатаар бас илгээж болно. Тэгээд энэ хүү 21 өдрийн туршид хүүхдийнхаа дархлааг дэмжиж байгаа дадлуудаа дадал хөвшил болгож байгаа туршлагаасаа та бүхэн маань бас гоё хуваалцаад хамтдаа бас хөгжчихөө ёо. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Орж ирсэнд маш их баярлалаа. За тэгээд манай вебинар дээр ингээд гоё баццэг маань ороод ирсэн байна. Баццэг те орой минь хүргэе. Тэгээд цэцгээс би одоо асуулт асуувал надад хариулах боломж байгаа юу? Нэгээд хариулах боломжтой нөө боломжгүй байна уу? Эсвэл ямар байна вэ? Орой минь. За хичээл маань нөгөө 6 цагаас эхэлсэн болохоор би 6 цагаас хичээлээ ороод ер нь л дуусчих. Тэгээд яг одоо хүмүүс байна гэж байна. За тэгвэл маш их баярлалаа. Тэгээд та орж ирсэн учраас гоё хувь чатаар нь 21 хоногийн туршид хүүхдийнхаа дархлаа дэмжих гоё гарын авалгыг танд илгээнэ. За тэгээд баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань хичээлдээ хамт байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд дараа нь зөндөө олон хүмүүс маань үзээд бас комент өччихдэг болохоор хэмжинтэй тэрэн дээр нь бас гоё хариултуудаа хэлээд явнаа. Тэгээд дараагийн вебинар сургалтаар уулзалтаа түр баяртай. За тэгээд баяртай.